Зэвцэн төглөдөлөө Debugning Capture-ийн буюу төслийн дараах эхлэлийн Season 2-ын дараагийн партыг оруулахад бэлэн болжээ. Энэхүү партийг нэлээд удаан хугацааны дараа оруулж байгаа болохоор та хэд маань өмнөх партыг нэг сэргийгээ төсгөл төсгөн үзчихвэл гэмгүй. Дээр нь цаашдаа Debugning Capture-ийн цувралыг түлхүү оруулах болохоор та хэд маань идэвхтэй лайк болон subscribe дараад хүлээгээ байж байгаарэ. Тэгээд итгэлийн чинь эзэж би алдахгүй ойлгомжтой дээр угаасаа. Өөр хүлээж дэсгүй хүмүүс маань хаашаа орохоо мэдж байгаа бах манга сегмент зурагт номцыг.com зурагт номцыг сайт гэсэн холбоосоор ороод хүссэн зурагт ном ялангуяа Debugning Capture эндийг дууслан монгол хэл дээр унших боломжтой. Тэгээд өөр нэг хэлээд байх юм байхгүй болохоор шууд зураг руу орцгоё. Хамгийн сүүлийн парт дээр юу бодоод ус товчхон хэлэхэд нэг айхтар хүчтэй оршихуу энэ хэд дээр хурж ирснээ нэг хурал маягийн зүйл хийдэг дээ. Тухайн хурал нь яг яагаад хийсэн бэ гэдгээр маш ойлгомжтой удахгүй дайн болох гэж байгаа дайнд та хэд бас оролцсон шүү гэдэг сануулгыг өгдөг. Энэ дайнд нь оролцохгүй грэйсрүүд буюу одоочуудыг харин алчсан. Тийм болохоор ер нь урах гэж ороод тэрэггүй янз бүрийн буруу төрөө юм хийж болохгүй шүү гэж дагвар хэлдэг дээ. Яг хажууд нь сууж байгаа хүмүүний хаан хажууд нь салганжсан биенээс нь хүүтөөс цувчсан байдаг да. Өргөдүүлэн та нарын чадвар биднийхээс холд авсан хэлв. Асууранаар Алкария төв рүү явж Уретраныг яаж болохгүй мó? Бидний тусламжгүйгээр буюу ер нь бидний тусламжгүйгээр та хэд хамаагүй хүчтэй шүү дээ. Бидний тусламжгүй алчгаж болдгоо мó гэхдээ энэ байгаагаас илүү төвөгтэй гэж бодож байна. Учир нь юу вэ гэхээр Уретра болон өөр 3 аймаг эдний шудраг ёсны хуулиас нь зөрчин мэжээ. Яагаад зөрчин бэ гэхээр ууг нь энэ дээд буюу энэ хүчтэй хүмүүс чинь доод албан тушаалтан энэ хүчгүйгээ ерөөсөө дээрлэхгүй байя гэдэг хууль маягийн зүйл хийсэн байтал энэ ууг нь зөрчихсөн юм байна лээ. Хажуутан сууж байсан Артур байзараа. Та нар грэсрүүдийг алсан юм чинь тэр чин дөрмийг зөрчиж байгаа хэрэг биш үү гэхдээ хажуутан зогсож байсан Винсом. Лекатин одоо Аграногийн доор шууд захирагдаж байгаа Уретагийн эсрэг байна. Оройны ганц тоглолт хийсэн төлөө тэр юуны харамтлаа яаран цуслахгүй. Хэдэн жилийн турш бид нар лөө дайрч байсан тэр хараа өртөж төтгөрөд яах юм. Тэд бидний мэдж байгаагаас илүү удаан энд байсан. Нэг нь бүр сэлмс. Буюу цагааныг тушаалаар явсан нөгөө сэлэмчин сэргүүдийг хаамт өгчихсэн шүү дээ. Тэрний талаар Артур ярьж байгаа юм. Тэгээд тэр цагаан юртууд гэдэг байгааг нь одоохондоо бийж мэдэхгүй, таанарч мэдэхгүй гэдэг ирээдүүлээ цаашдаа өргөт төвөд уншиж байхдаа ойлгоё заа юу. Артур чи энийг яаж мэдж байгаа? Хажуудан сууж байсан гүцгой захирал хүртэл чи энэ хэлтэрхий эснийг хэлж байна уу? Хөө минь. Винцэм чамайг амаргүй хүй гэж байсан үнэн байж. Энэ тэврүү нуусаар орж ирсэн нэг нь Асууранаар биш. Тэр мангасууд анх доод нэг юм байсан. Яг л чам шиг маш олон туршилтад орсон. Тэгээд саяны ямартайч тэр харууд нь Асууранаар биш буюу дээд төрөлтөн биш гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ бүгэлүүдэн Декатын ТV хамгийн хүчрэх шидднийг алчихсан гэхээр наадах чинь үнэхээр тоглоом биш байна гэж хэлдэг. Ингээд ойлгомжтой шүү дээ. Бид нартай л адилхан хүмүүс мөртлөө одоо ингээд дээд төвчнүүдтэй адилхан хэмжээний хүчтэй байна гэхээр ямар ч төг аль дээр нь хэлэхдээ хамаагүй. Ямар ч Декатын гэдэг төвийг Асууранаар бид нар хамгаалах сонирхолтой байгаа. Мөн энэ таны туршид намайг генералаа гэж бодоорой гэж хэлдэг зэрэгцээд Винцэн манай хүнийг дагуулад гардаг. Нэг гарахтаа юу гэж хэлдэг вэ гэхээр хоёулаа саяны дайны яран дээрээс ороод хэрэггүй. Учир нь Алтер дайны тал дээр ганцаараа энэ ажлыг хийх чадвартай. Бид танаа гэр бүл дээр очино. Чи тэдэнд баяртай гэж хэрэгтэй. Артур шуудад гайхан баяртай. Юу баяртай вэ? Би таашаа явах юм. Би хадагтай чөлөө надаа хоёрыг Асуура нарын нутаг руу аваачиж явна. Чи бэлтгэлээ. Эфотостгийн. Зөрөгдөө соригдоход манай хоёр ой модон талхаж байдаг бөгөөд хаашаа явж байгаа нь ойлгомжтой манай хүний гэрлөө. Яагаад шилжиж болохгүй байгаа вэ гэхээр манай хүний гэр бүлийнх нь гадуур нэг хамгаалалт хийж гисэн байгаа учраас шилжээд очих юм бол тэр хамгаалтанд нь ямарваа нэгэн гэмтэл учруулна гэд манай хоёр гэр хүртлээ алхахаар шийдэж байгаа байхгүй юу? Ямартай цаашаа явж байхдаа Винцэн манай хүнд хандаад чи Эфотос болон агуу 8-ын талаар намайг хэлж явахад анхааралтай сонсноо. Тийм ээ тийм. Эфотост Асуурагийн 8 аймаг байдаг. Аймаг болгоно нь хэд хэдэн омгоос бүтдэг ба аймаг болгоноос ганцхан омг нь дээд 8-ын 1 гэж тооцогдно. Уретра омг нь Бласагийн аймаг. Бусад аймагуд Агранорыг алхах гэж оролцсон ч итгэж чадахгүй байна. Би Эв найрамдал тогтоосон нь явдаа нөгөө инх тавны төлөө гэж утсан юм. Анхнаас Эд найрамдал тогтоогоод Агнороо бидний хувьд жаахан аюултай байсан.
Бид түүнийг Алькариад юу хийж байгааг бидэнд юу бэлснийг мэдээгүй. Бид Агнорог шууд туслах хэрэгтэй гэж санал нэгдсэн. За тэгээд түрүүж байгаараа би өмнөх бар дээр та хийдэд нэг зөв хийснэ. Тэр нь юу вэ гэхээр би уншиж судалж байгаа дараагийн бар дээр илүү гоё тодорхой тайлбарлаад өгөө гэж хэлсэн. За юм утгач одоо нэгийг нь тайлбарлаад өгчий. Энэ хоёрын яриад байгаа Агноро гэж яг хий юм бэ гэхлээр Асура нарын нэг. Тэр Асура байх хугацаанд Асура нараас ерөнхийдөө урвсан түрүүний манай хүний хэлдгээр Агнорон Виритра омг. Тэгээ Виритра омг нь Басилик аймаг. 8 аймаг гэж хэлсэн үү? Тэр 8 аймагийнх нь нэг нь Басилак. Тэгээ Басилак гэд аймаг болгоно дотроо хэд хэдэн омгтой Басилак аймгийн Виритра омгийн хүн болох Агнора. Тэгээ Агнорыг яагаад бидний дайсан болсон бэ гэдгийг нь хэлэх юм бол Агнор гэдэг хулгайчин Асура нараас урваад Асура нарыг хэрхэн яаж ялах вэ гэж маш олон судалгаа шинжилгээ хүмүүстээр туршилтын байдлаар хийгээд тэгээд туршилтаас нь гарсан нөгөө нэг зүйл нь болохоор сэлмүүдийг алдаг нөгөө нэг сэлмийг алсан хэсэг бүлэг нэг хар эрвэртэнгүүд байгаа байхгүй юу. Тэд нар чинь зүгээр Агнорогийн туршилтаас болж үүдсэн бие дуунд. Тэгээ ер нь бол Декатинд яг яагаад тэгвэл Алдир болон Винцэм хоёр хүрэлцэж ирсэн бэ гэхээр Агнора гэдэг хулгайчин өмнө нь Алькария ТV-г эзэлчихсэн. Одоо Алькария ТV өмнө одоо захирагч яваад байгаа шүү дээ. Өргөдүүлээд Декатин ТV-г хүртэл өөр юм болгох гээд үзээд байгаа байхгүй юу. Тийм болохоор Алдир, Винцэм хоёр бас Декатин ТV-г хамгаалах зорилгоор манай энд хүрэлцэж ирсэн байдаг. Тэгээд та ерөнхийдөө цаашдаа үзээд бүр маш сайн ойлгох байлгүй дээ. Тэгээд ерөнхий ойлголт бол авсан байлгүй дээ. Тэгээд манай хоёр цааш өргөдүүлж ойн дундуур яваад Артур хойнонд миний толгой жаахан ирчихлээ. Энд Чолууна ямар хамаатай юм бэ? Тэр яаж яваад Декатинд ирсэн? Артур, миний одоо чамд хэлэх гэж байгаа зүйлийг өөр хүнд хизээж хэлж болохгүй шүү. Энэ мэдээллийг Эвендрат омгийн цөөн хэдэн гишүүн л мэдж байгаа. Тэр үе тадагтай Чолууна шилдэг салаатай хамт Агнорыг ялахаар явсан. Юу? Тэд Чолуунаг явахыг зөвшөөрч гэж байгаа юм уу? Агнорыг аюултай гэхээс өөр юу ч мэдэхгүй байсан гэж хэлээ үсттэй. Тэгэхээр эн чинь зүгээр л амиа орлох даалгавар биш үү? Эвендрат эзэн төвөнд юу ч ихийг зөвшөөрөөгүй. Тэр өөрийгөө нуун дарагдуулж багт орсон. Бузах боломжгүй болоход л өөрийгөө илчилсэн. Тэр яаж баригдсан цугтаасныхан дараа биднээс яагаад нуугсан талаар мэдэхгүй байна. Артур өргөжлөн тэгээд тийшээ явсан Асуранарт яг юу болсон юм бэ гэвтэнэ. Өдөр дагч нарын нэгийг хэн төсөөлөөгүй зүйл болсон. Агнора хүлээж байсан. Балясшак аймгийн Айрмас гадаа доод нэг нөө дээд нэгэнтэй ирлийцсэн Асура нартай дутгааргүй хүчтэй айрам. Буюу нөгөө Агнора хулгайчийн туршилтуудынх нь нэг нь болж тарж байгаа байхгүй юу? Үүний дараа Агнора хулгайч чинь өөрийн биеэр Эндрат буюу Сильвагийн аавын өмнө хурж ирснээ. Сильвэ дайны үеэр үхсэн гэж хэлснийг сонссны дараа Эндрат эзэн үл дагаврыг нь үл доон шууд л дайн зарлахад бэлэн байсан. Ягдын мэдээж бусад аймагуд нь эв найрамдал тогтоосон байсан учраас хэрвээ Этопусын 7 аймгийн нэгийг Виритрата дайдах юм бол энэ ертөнд тогород учруулах болохоор Асура нарыг ямар нэгэн юм хийх нь хориглолцсон. Яаж яхад нь Басилак аймагтай дайн зарлах юм бол одоо бүхэл бүтэн аймгийг ганцхан Агнорогийн бордоо хийсэн зүйлээс болоод дайнд оролцуулаад энэ ч байгаас шал утгагүй зүйл болохоор ерөнхийдөө тэр үедээ дайн хийлгүй өнгөрсөн юм байх уу. Тэгээ мөн Агронаг суувсгал хайсан учраас тухайн үедээ Алькария ТV Декатин ТV-с хавь илүү байгааг нь мэдээд хүмүүст артефакт өгсөн байдаг. Ер нь бол энэ ярьж байгаагаар Асура нар ч хүмүүсийг маана шид хөгжүүлэлтэд тусалсан гэдэг штеп. Тухайн үедээ энэ шидэд хөгжүүлэлтэйгээр Агроногийн эсрэг яагааш тэнцэж чадахгүй байсан учраас хүчийг нь тэнцвүүлэх зорилгоор хэдэн артефактуудыг хүмүүст ашиглаж өгсөн байгаа байхгүй юу? Ямар ч тач манай хоёр өргөдөлж явсаар гэр бүлийнх нь байгаа газарт очдог бөгөөд тэнд нь гэр бүлийнхэд нь байж явхад Артур ирвүүгүй мэдээ шууд л ирээд хэврэх нь ойлгомжтой. Тэгээ манай Артур чи юу болгондоо байнгын эсэм төрөд ирдэг болохоор аав өвчөрөнд төдийлэн нэгтийг сайн санаа зовхоо болжгсон. Өдөлгүй ардаас нь Винцэм бүртэл тэдний байгаа газрын ханыг нь цөмөргөө төрөд ирдэг бөгөөд Артур шууд л Винцэмийг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж миний ирээдүйн багш болох уу юм аа гэж хэлдэг. Гэр бүлийнх нь харсан даруйдаа Винцэмийг ямар хүчрхэг шидэгтэн болгохыг нь мэддэг. Харин цаанаа нугаа эмгэн харсан даруйдаа Михи тавтай морил Винцэм эзэнтэй. Алис харин хүүдээ санаа тавин их хол замыг тулж иржээ. Ядаж
Нүрээр авгаачгаад хоол идүүл яасан юм. Хэсэг хугацаан өрхөө тэд хоолоо идэн сууж явахад Винцэн манай Артур руу харан одоо хэлэх цаг нь болсон гэж толоогод охино. Өргөдүүлэн Гринея эмгэнд би эцэг ихтэйгээ тусдаа уулзмаар байна гэснээр эцэгийгээ дагуулж нэг өрөөнд ороод. Яг үнэндээ бид хоёрд энийг их удаан хийх гэж оролдсон. Одоо хэлэх цаг нь болтой. Энэ ертөнцид би ирснээс хойш Гэхдээ мэдээж ээж аав хоёронд гайхан шүү дээ. Чи яг юу яриад байгаа юм? Энэ ертөнцид ирснээс хойш гэдэг чинь. Үгүй ээ. Би хинээс ч идэв төрсөн мөчөө сайн санаж байна. Тэр үед би шилжиж дахин төрсөн. Ямар нэгэн зүйл болоод намайг ертөнцөөс минь аван энэ ертөнцөд авчирсан. Энийг сонсон даруйда ээж нь Артурыг яг юу яриад байгааг ойлгохгүй ойлгомжтой. Тэрээр хүүгээ ямар нэгэн зүйлд өртсөн бололтой гэж айж сандран чамааг хин нэгэн гимтээсэн юм. Алив ээж нь эмэлгээд нэг үзье гихт нь хажуудан сууж байсан аав нь. За түүнийг яриулсан дээрээ хонгор минь. Артур өргөдүүлэн өөрийнхөө өмнөх амьдралдаа яг юу хийж байсан гэдгийг дэстер алтуугаар ойлгуулж ярьж игэлсэн бөгөөд дэднийг буруугаар ойлгуулахгүй тулд. Тэнд гүйцэтгэж байсан өөрөө сэтгэл зовоосон зүйлээ хүртэл маш наривчлалтайгаар ярьж дуусах хүртэл аав ээж хоёр нь түүний ихэнх хэсэг дээр дуугаа байсан. Маань ямар нэгэн нүүрний хувирлгүйгээр зарим хэсгийг нь тодруулан асуулт асууж байлаа. Харин ээж маань мэдээж цочролд орсон. Зарим цав хийж түүх маань өргөжлөх тусам түүний гар улам ичээж харж байсан. Би хэр удаан ярьсан хааж мэдэхгүй. Надад нэлээд цаг өнгөрсөн юм шиг санагдсан. Тэгтэл Грэйханта. Тэгэхээр чиний тулааны болон шидийн авьяас. Тийм ээ. Манай ертөнцийн кигийн систем нь энэ ертөнцийн шидтэй зарим нэг талаараа төстэй байсан. Харин тулааны хувьд та гадарлаж байгаа үстэй. Тэгтэл ээж нь шууд л инээж эхлээд ойлгочихлоо. Энэ бүгд чинь бүгд тоглоом өстэй. Тийм бэстэй хүүмэн гэдэг илээ галзуу хүн шиг харагдана. Арт. Чи биднийг бараг хуургачлаа тийм ээ. Энэ тоглоом бицтэй. Артур Леви надад үүнийг зүгээр нэг хэрцэг тоглоом гэж хэлээ л дээ. Чи юу хээд? Миний төрөөг хүүхдийн оюун санаар руу шилжин орсон хуучин хаан байх боломжгүй үстэй. Тийм ээ. Би яг юу болсныг сайн мэдэхгүй байгаач. Би тоглоогүй байна. Тэгжэлтийн дараа Артур гаран дүүтэйгээ тоглож байхад нь аав нь гарч ирж дүүд нь ээжтэйгээ хамт байгаа чаа гэж өргөдүүлэн манай Артурыг дагуулсан гардаг. Тэвнэж гарч байх явцад Артур тэр яг яаж байна та? Ээж шин би юм байл нэлээд докторгүй мөн цочирдсан байна. Тэгэхээр чиний тэр шидийн авьяас эрт сэргсэн байдал тулааны ур чадвар ч надад ойлгомжтой болж байна. Тэгэхээр та надад итгэж байгаа байх нэ? Мэдээч. Гэхдээ би зүгээр биш. Яагаад гэхээр хүлээж авахд амархан мэдээ биш байлаа Артур. Эсвэл Грей. Эсвэл чи хинч вэ? Гэр бүлийн хувь тэрэг хөнгөрүүлсэн дурсамж тэр бүгд худлаа байсан юм. Чи бидний хүссэн хүү шиг болж үжилж байсан юм уу? Би одоо чиний хажууд би яг яаж авах ёстой юм бэ? Чи чинь надаас ах байсан. Гэтэл одоо энд миний 13 настай хүмүүс болж бас чиний ээж чинь чамайг яриа байхаас ч хүүсэн. Тэр өөрийнхөө хүү гэж бодоод хичээл насыг эрэхтэй хөхүүлж. Гиснэ хажуудаа байсан ханыг цөм өртөл цохиод. Намайг уучлаарай. Чи үнэхээр бидний хүү мүү юм уу? Эсвэл чи дахин төрөхдөө бидний хүүгийн биеийг эзэмдсэн юм уу? Чамд юу ч болж байгаа юм. Би ингэж хэлэхгүй шүү. Намайг уучлаарай. Би одоо их төөрөлдсөн байна. Мэдээч ингэж их уугарлах нь ойлгомжтой. Нэрээ бараг саяны амраас гарсан үг болгон зүрх рүү орохоор хэмжээний тийм ээ. За. Таны зөвөр юу болцсон? Үнийг хэлэхэд би мэдэхгүй байна. Би магадгүй та нарын хүү байж болох хүнийг орсон байх. Намайг энд авчирсан энэ үйл явц яг яаж явагдгийг би мэдэхгүй байна. Би та хоёроос үүнийг нөгөө хүсээгүй. Гэхдээ би одоо зөв сонголт хийсэн хэсэгтээ эргэлзэж байна. Би та хоёрт аль дээрээс л хүсдэг байсан чи зориг хүрдэх байсан юм. Би явахаас өмнө үнийг хэлхийг хүссэн юм аа. Явах гинэ. Чи явах гэж байгаа юм уу? Тийм ээ.
Нөхцөл байдалд бол тусдаа цагийг өнгөрөөхөөр зөв гэж бодож байна. Чи ихэр удаан хугацаагаар явах юм. Багада хэдэн жил болно. Тийм удаа нөө. Миний ертөнцид намтар гэр бүлийн дорсомж хязээж байж байгаагүй. Хинч чин сэтгэлээсээ хайртаж байгаагүй. Тийм орчинд би өснөнө. Намайг дийлдэшгүй тулгаанж болгосон чи. Би муу хүмүүс. Гэхдээ энд ирснээс хойш та хоёр дараа нь ээлийн надад хизээж мэдтгүү зүйлийг минь заасан. Би энэ ертөнцид хамгийн хүчрэг тулаанч эсвэл шидтэн биш байж болох ч би өмнөх амьдралаас хамаагүй элдэн сайн хүн болсон. Сэтгэлийг чинь шархлуулсанд намайг уучлаарай. Намайг сайн хүн болгосонд баярлалаа. Бас намайг хүүгээ гэж хайрласанд баярлалаа. Замартаж энэ үрд энэ удаагийн партиг дуусч байна. Тэгэхээр та дараагийн партиг илүү хурдан авч үзэх юм бол лайк болон сабскрайб дараад мөн комментэн дээр зөвхөн бэлтгэдэг холбоотой коммент бичээрэй. Тэгвэл тэгээд битгий тулааны бурхан асуураа умардын элдний домгийн дараагийн парт гих мэтчлэн тийм ээ. Тэгээд энэ хүртэл үзсэнээр хүнхээр баярлалаа. Тэгээд дараагийн партиг нэг удаа хавруулнаа. Түр баяртай.